Та нар Ром номоо дэлгээд хараарай. Ром 6-гийн 15-аас дуустал 23 дугаар ишлэл хүртэл хамтдаа унших юм. За тэгээд хамтдаа товчхон залбираад эхэлцгээе. Хайртай эзэн бурхан минь, танд өнөөдрийн яг энэ үгийн цагийг даатхан залбирч байна. Эзэн таны ариун сүнс өөрөө бидний дээр байж таны оршихуй бидний хөтлөн дагуулах болтугай эзэн. Тэгээд өнөөдөр уншиж байгаа үгс бидний зүрх сэтгэл зан бодол санаанд байж орж бас биднийг хэлбэржүүлж өөрчлөх болтугай. Бид өөрсдөө тань даатгаж эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За би Ром номын 6-гийн 15-аас та нарт уншиж байна. Нэгэн хүн ингэж хэлсэн байна л да. За яг уншихаас өмнө нэгэн хүн ингэж хэлж хүмүүс улс төрийн дарлаас чөлөөлөгдөхийг хүсэн тэмүүлдэг шигэ нүглээс чөлөөлөгдөхийг эрэлхийлж амьдрах хэрэгтэй гэж хэлсэн байгаа байхгүй юу? Юу гэсэн үг гэхээр яг тухайн тэр хүн юу гэж нөгөө өөрийнхөө амьдарч байгаа нийгэмдээ одоо юу гэх вэ? Нөгөө нийгмийнхаа сул дорой ядарсан зүдэрсэн хүмүүсийн эрх ашигын төлөө тэмцэж байсан тэр хүн байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүн юу гэсэн гэхээр хүмүүс ер нь улс төрийн дарлаас чөлөөлөгдөхийг ямар их хүсдэг юм бэ гэж. Гэхдээ тэрнээс илүү чөлөөлөгдөхийг хүсэх ёстой нэг зүйл бол хүмүүсийн нүгэлт мөн чанар байдаг гэсэн утгатай зүйлийг хэлсэн байгаа байхгүй юу? Чухал зүйлийг хэлсэн баг. Яг үүнтэй холбоотойгоор Паул бас Ром номонд зарим зүйлийг хэлсэн. Бид нүглүүдээс зугтаж эзний дотор нүгэлгүй зөвхт ариун болж өсөхийн төлөө бас зориулалт зүтгэл тэмцэл гаргаж амьдрах ёстой тухай бас ятхан урамшуулж синхруулан хэлсэн баг. Тэгээд ядмантаа Ром номын 6 дугаар бүлгийн 15-аас 23 дугаар ишлэлийг уншиж та нар дагаад хараарай. За ингэж хэлсэн баг. Тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус харин нэгүслийн дор байгаа учраас нүгэл үлдэх үү? Огт үгүй. Та нар өөрсдийгөө дуулууртай боол болгон хин нэгэнд өгөхдөө үхэлд хүргэх нүгэлж бай эсвэл зөвхт байдалд хүргэх дуулуурч бай. Дагах нэгнийхээ боол нь болдгоо мэдэхгүй гэж юу? Харин талархал нь бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулууртай болж нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон. Та нарын махан бод сул дороотол би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бос ёс бусын боол болгон өргөсөнчлэн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зөвхт байдлын боол болгож өрг. Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвхт байдлаас ангид байжээ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөн хам билээ. Учир нь нүглийн хөлс нүхэл харин бурханы бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх мөн хам мөн гэсэн. Амен. Энд яг Паул хэлэхдээ боол гэдэг үгийг нэлээд олоод ашигласан байгаа та нар сая сонссон баг. Боол гэдэг хэллэгийг. Яг тэгэхээр энэ үгийг хэлэхэд ашиглах болсон нэг шалтгаан гэвэл Паулийн амьдарч байсан нийгэм болоод Ром дахь итгэгчд болоод Ромын одоо засаг захиргааны дор байгаа тэр ард иргэдийн нийгмийн нөхцөл байдлын тухайд бид нар хэлж байна. Юу гэсэн үг гэхээр тэр боолын нийгэмтэй л байсан гэсэн үг. Боол ямар хүн байдгийг, боол хүн юу боддгийг, амьдрал нь яаж өрнөдгийг, амьдрал нь яаж эхэлж яаж дуустдгийг гэдэгтэй холбоотой одоо маш одоо өргөн дэлгэр тэр ойлголт байсан гэсэн утгатай боолтой холбоотой. Тэгэхээр яг боол гэдэг хүнийг одоо юу гэх вэ? Паул нэг чухал зүйлийг хэлхийн тулд жишээ болгон энд үгийг ашигласан баг ерөнхийдөө бол. Паул яг энэ үгийг хэлэхээс өмнө зөндөө олон юм янз янзын асуултуудыг яг Ром номыг харах юм бол өмнөх хэсгүүдийг харах юм бол асуултуудыг дэвшүүлээд хариултуудыг өгөх замаар Ром номыг бичсэн байдаг. Бид нэр өнгөрсөн Ром номын 1-р бүлгээс номлосон номлыг санах юм бол Паул энэ үгсийг маш цэгцтэйгээр дэс дараалалтайгаар утга агуулгатайгаар одоо юу гэхүү эхлэлээс нь Ром номоо дуусах хүртэл айгүй мундаг бичсэн байдаг нэг талаараа. Яаж ингэж бичиж чадсан юм гээд тэгэхээр тэр бараг 20 гаруй жилийн үйлчлэл, 10 гаруй жилийн сайн мэдээний аялал, тэгээ маш олон үндэстнүүдэд очиж сайн одоо үгийг тунхаглаж, бурхны үгийг зааж байсан учраас дээрэс нь Паул амар олон асуултуудад тулгардаг байсан. Сөрсөн асуултууд, мушигсан асуултууд, Паулыг унгах гэж оролцсон асуултууд, сайн мэдээг одоо юу гэхүү алдаатай юм биш үү гэж илэрхийлэхийг зорьсон ийм утга агуулгатай асуултуудыг Паулаас олон хүмүүс асуудаг байсан юм шиг байна. Тийм учраас Паул Ром байгаа итгэгчдэд загтлаа энэ бичгтээ
аль хэдийнэ нөгөө асуултуудыг тавиад тэгээд тэрэндээ хариулчихсан гэсэн утгатай. Тэгээд бид нар өмнөх текстийг хаамсад энэ харах юм бол Паул нэг зүйлийг тайлбарладаг. Аврал хуулиар өгөгдөхгүй гэдгийг тайлбарладаг. Харин аврал юугаар өгөгддөг гэхэлэр нэгүслэр өгөгддөг гэж тайлбарласан. Тэгээд үүний тулд Паул нэгүслийн тухай ярьж байгаа, дээрэс нь одоо хуулийн тухай бас ярьж байгаа. Тэгээд хууль яах гэж өгөгдсөн гэдэг тухай асуудлыг дэвшүүлэн ярьсан гэдэг Паулын цахиг арах юм бол. Хууль яг талтай адилхан гэж хэлсэн. Юу гэсэн үг гэхээр хууль хүн төрлөختний нүгэлтэй гэдгийг л мэдүүлэхийн тулд өгөгдсөн юм а гэж Ром номын 3-ын 20 дугаар шүлгээр хэлсэн баг. Хууль зөвхөн хүнийг нүгэлтэй гэдгийг мэдүүлэхийн тулд өгөгдсөн гэж. Тэгээ бид нар дахиад Ром номыг яг ингэ жоохон Паулын хэлж байгаа санааг үзэх юм бол хуультай холбоотой хоёр чухал зүйл хэлдэг. Нэг нь бол та нүгэлтэй гэдгийг харах тойл мэд энэ нэг өгсөн юм а гэж хэлсэн бол нөгөө талаар бас нэг чухал зүйл хэлж байгаа. Хууль нь хүмүүст нүглүүдийг нь нүгэл хийх хүслийг нь өдөж өгдөг гэж хэлсэн. Бидний заримдаа нэг зүйлийг мэддэг тийм. Тэр зүйлийг оролдож болохгүй шүү гэл. Тэнд би нэг юм нууцсан байгаа битгий оролдороо гэл. Тэгэхээр яах вэ? Бүр үзмээр санагдаад эхэлдэг шүү дээ. Яг тэр тухай холбоотой зүйлийг хэлж байгаа. Хууль нүгэлтэй гэдгийг мэдүүлдэг. Дээрээс нь хууль хүнийг өдөөж өгдөг гэж хэлж байгаа. Тэгээд яг энэ зүйлийг тайлбарласны дараа яг зарим юудик хүмүүс, яг хуулийг чухалчлан ярьдаг байсан хүмүүс Паулаас асуух байсан нэг асуулт нь юу гэсэн гэхээр бид хуулийн дор бус гэж та тайлбарлаж байна. Тэгээд хуулийг давдаг нэгүсэл байдаг гэж та тайлбарлаж байна гэж. Паул яг тэгэхээр хууль нүгэлтэй гэж мэдүүлээд тэгээд хүн нүгэлтэйгээ ухамсарлах юм бол нэгүсэл хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй болдог. Бурхан минь туслаач гэж хэлэх боломжтой болдог. Тэгээд нэгүсэл өгөгдөхөд тэд итгэлээр авагддаг гэж тайлбарласан. Тэгвэл хүмүүс юу гэж асуусан гэхээр тэгвэл яах вэ? Бид хуулийн дор бус харин нэгүслийн дор байгаа учраас нүгэл үлдэх үү гэж асуусан. Ойлгомжтой. За, Паулын тайлбарлаж байгаагийн дагуу бол бид нэр ингээд хуулийг аваад нүгэлтэй гэдгээ мэдээд тэгээ бидний нүгэл мүгэл хийх хүсэл нь бол улам илүү ориглоод бүр илүү нэгэлтэй болоод тэгээ Паулын тайлбарлаж байгаагийн дагуу хичнээн гих нүгэлтэй байсан ч нэгүсэл түүнийг давж итгэлээр бид нэр аврагддаг гэж шүү дээ. Тийм учраас яах вэ хэдүүлээ? Нэгүслийг ихсгэхийн тулд нүглүүдээ үргэлжлүүлэн хийх үү? Бүр илүү хийх үү гэсэн ийм одоо юу гэх өсөрсөн асуултыг тухайн хүмүүс асуудаг байсан харагдаж байгаа. Тэгээ Паулын хариулт бол маш хамгийн ихэндээ бол товчхоноор хэлж байгаа тийм. Ерөөсөө тийм биш. Огт үгүй гэж хэлж байгаа. Огт үгүй. Зарим юугүй одоо Библийн утга агуулгыг одоо гажуудуулахыг зорж байгаа зарим гаж сургаал буруу номлолуудын тухай бид сонсох юм бол янз янзын зүйл хэлж байгаа л да. Жишээ нь нэг одоо гаж буруу тайлал юу гэдэг гэхээр хүмүүс энэ дэлхий дээр байхдаа бүрэн төгс болохгүй. Тэгээ бидний нэг сонсохоор тиймээ тийм гэж хэлдэг шүү дээ. Бид эзэнтэй уулзах өдрийн хүртэл ариун болохгүй, төгс ариун болохгүй гэж. Нүгэлтэй хэврээ байсаар байна гэж. Яг энэ ойлголтын дээр тэд нар гаж буруу тайлбар хийхдээ яадгийг гэхэлэр нэгэнт нүгэлтэйгээ байхын чинь нүглээ үйлцээр л амьдр. Эзэн бурхан чиний өнгөрсөн одоо ирээдүйд бүх нүглийг үйлчлэн. Тийм учраас чи юу ч хийж болно гэж тайлбарладаг. Ямар ч нүгэл үлдэж болно. Бурхан уучлах юм чинь гэж. Та нүглүүдэд чөлөөтэй үлдэж. Тэгээ манай ихнэр дарханд ажилладаг байхад нөгөө цайхан гэж сургуульд ажилладаг байсныг та нар мэдчихэж байгаа тийм. Тэгээд тэнд бас нэг эмэгтэй хүн байсан. Би нэр ус нь хэлэхгүй. Тэгээд нөгөө Баццэг болохоор цуглаанд явдаг ажлынхаа хамт олон бүгд мэддэг. Тэгээд хамт ажилладаг нэг хүнийг нь өөр цуглаанд явдгийг бас мэддэг. Тэгээд юу гэж хэлдэг байсан гэхээр ерөнхийдөө ингээд нөгөө тэр хоёрын тухай ярина. Энэ Баццэг болохоор ингээд цуглаанд яваад айгуу дажгүй ингээд архитарс гэрлэхгүй ярихгүй тий. Муу зуршил муршил байхгүй айгуу дажгүй. Гэтэ нөгөөх нь бүр ерөөсө болохгүй байх юм. Адилхан цуглаанд явдаг байж гэж тайлбарласан. Тэгээ яагаад адилхан биш байгаа юм гэхээр тэр хүн хүснээрээ нүгэл үлдэж болдог тийм ойлголттой. Хүснээрээ нүгэл үлдэж болдог. Тэгээ яг хөө тэр энэ хоёр ялгаатай байдлуудыг хараад хүмүүс дүгнэлт нь буруу болж эхэлж байгаа юм. Тэр бид нар ерөнхийдөө Иесус Христэд итгэж дуудагдахдаа нүгэлтэйгээ үргэлжлүүлэн эвлэрсээр амьдрсаар байхын төлөө ерөөсөө дуудагдаагүй гэж хэлдэг Библи бол. Өдөр бүрэн гимшиж, өдрөөс өдөрч өөрчлөгдөхийн төлөө зориглолт, зүтгэл, тэмүүлэл, хүсэлтэй амьдрах ёстой гэдгийг Паул онцлон хэлхийг зорьсон. Тийм учраас та нар нүглийн боол байсан.
Харин одоо юуны боловсон бэ? Зөвхт байдлын буюу Бурхны ариун хүмүүсийн дотор орсон шүү дээ гэж. Зөвхт байдлын боловсон шүү дээ. Та нар хуучин нүгэлт байдал дотроо одоо юу гэхүү идэгдэж, ялзарч, тэрнтэйг эвлэрч амьдарч байсан бол тэрнээсээ гарсан гэдгээ ойлгоод зөвийг үлдэж амьдрахын төлөө анхаарлаа хандуулаач гэж Паул Ромын итгэгчдэд хандан хэлж байгаа гэсэн үг. Еврей номын 4:12 дугаар эшлэлдэр маш тодорхой нэг зүйлийг бас хэлсэн байна. Би та нарт эндээс уншиж. Еврей 12-ын 4-р эшлэлдэр ингэж хэлсэн. Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээр та нар хараахан эсэргүүцээгүй байгаа гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ? Еврей номыг бичигч, уншигчтай хандан хэлж байна. Нүглийн эсрэг цус урсгах хүртлээр та нар хараахан тэмцээгүй байна гэж. Яг нь энэ номыг, энэ ишлэлийг бид нэр сайн ингээд судалж үзэх юм бол юу ярьж байгаа гэхээр тухайн хүмүүс өөрсдийнхөө амьдарч байсан нийгмээс ирж байгаа хавчлага зовлонгийн улмаас, дайралтын улмаас, хавчлагын улмаас тэр хүмүүс амиа өөх хүртэл тэмцдэг байсан гэсэн үг. Итгэлээ цэврээр нь хадгалж Христийн нэрийг ариунаар дурсгахын төлөө тэд нар цусаа урсгуулan байж, амиа зориулан байж тэмцдэг байсан гэж. Тэгэх хүртлээ тэмцээгүй шүү та нар гэж хэлж байгаа. Дээрээс нь дахиад бид энэ Еврей номын 12-ын 1-р эшлэлийг харах юм бол ингэж хэлсэн. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэд үлэмжих гэрч нартай тул альва саад тодхор ба амархан өрхөгддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе гэж ятгсан баг. Бидний эргэн тойрны дэлхий угаасаа биднийг нүгэлд үйлдвэрлэхийн төлөө, унагахын төлөө, бурханлаг бус байдлуудаас холдуулахын төлөө угаасаа яах вэ? Дандаа хавчиж, дандаа хягчаад, дандаа уруу татж гэж хэлж байгаа. Гэхдээ тийм байсан боловч бид нар уралдаанд гүйж байгаа тамирчин бид урагшаа дандаа тэмүүлж зөвхт байдлыг илэрхийлдэг хүмүүс байх нь маш чухал гэдэг зүйлийг Еврей номыг бичигч энд хэлж байгаа. Тэгээ бас дахиад нэг чухал зүйлийг сануулсан. Ингэж амьдрахын чинь суур шалтгаан юу юм бэ гэвэл Есүс Христ шүү гэж хэлж байгаа. За би Еврей номын яг сая уншсан хэсгийн дараагийн ишлэлийг та нарт ингэж уншиж үзүүлье. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Есүсөд харцгаая гэж. Есүс бол бидний суур шалтгаан. Есүс бол яаж нүглийн эсрэг тэмцэж амьдрах вэ гэдгийн жишээ юм а гэж хэлж байгаа. Үлгэрлэл юм а гэж. Тэгээ цааш нь ингэж хэлсэн. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны баруун гарт заларсан юм а. Бурхны сентийн баруун гарт заларсан юм а гэж. Есүс яасан юм бэ гэж. Есүс өөрийг нь дэлхийн ертөнц хавчиж байхад, утаанд оромжилж байхад, тэр битгий хэлбэр загалмаан үхэлд тушаага түүнийг өхүүлж байхад тэр нэг зүйлийг санаж ирсэн. Өөрийнх нь өмнө тавигдсан тэр баяр баясгалангийн төлөө тэр зовлон бэрхшээлүүдийг, тэр хавчлагыг, тэр ертөнцөөс ирэх цус урсгалтыг төвчж байсан гэж хэлж байна. Тийм учраас Есүс ингэж төвчсөн юм чинь өнөөдөр түүнийг дагахаар дуудагдсан итгэгч хүмүүс ертөнцөөс ирэх бүхий л хавчлага зовлон болоод нүгэлд уруу татах альва хэлбэрүүдийг яах вэ? Маш их зориулалт, төвчээртэйгээр, зүтгэлтэйгээр эсэргүүцэх хэрэгтэй гэж Паулын тайлбарлан байна. Еврей номыг тайлбарлаж байгаа. Паул бас яг энэтэй холбоотой зүйлийг Ром номын 6-р бүлэг дээр хэлсэн гэж бид нар ерөнхийдөө ойлгож байна. Тэгэхээр нүглийн үр жимс нь юу юм бэ? Ах төсөө гэж. Нүглийн үр жимс нь бол мөхөл, ёс бус байдал, үхлийг дагуулдаг гэж хэлж өгч байна. Харин дуулууртай байдлын үр жимс нь юу вэ? Зөвхт байдал, эрх чөлөө, мөн хамийг дагуулдаг хэмээн тодорхойлсон байна. Паулын ерөнхийдөө бол. Нүглийн үр жимс хамгийн төгсөлд нь юу гэж вэ? Мөхлийг дагуулдаг гэж 21-р эшлэлийг харах юм бол тийм. Тэгэхээр бидээ санах хэрэгтэй зүйл, чухал зүйл юу вэ гэхээр бид нар ер нь нүглийн боол мөн үү эсвэл зөвхт байдлын буюу Христийн боол юм уу гэдгээ ялган санаж тунгаан бодож явах хэрэгтэй гэсэн үг байна. Хэрэг бид нүгэл үйлцээр амьдарч байгаа бол яах вэ? Гимшээд эзний өмнө ариуслыг, өөрчлөлтийг, итгэлээр өсөхийг гуйх хэрэгтэй болж байгаа. Мөн санах ёстой нэг ишлэл байгаа. Ром номын 8:28-аас 30 дугаар ишлэлийг та нарт уншиж үзлээ. Ромын 8:28-аас 30 дээр ингэж хэлсэн байна. Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. Тэр өөрийн хүүг олон ах дүүсийн дунд уугнанд байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болгон сонгохоор урдаас мэдэж тогтоосон. Тэр урдаас
тогтооснуудаа мөн дуудсан, дуудснуудаа мөн зөвтгсөн, зөвтгснүүдээ мөн алдаршуулсан гэж хэлж өгч байгаа. Энд юу хэлж байгаа юм гэхээр Христийн дотор аврагдах Бурхны зөвхт хүүхдүүд болохоор та бид бүгдийг үнэн мөнхөөс аль хэдийнэ дуудсан сонгон тусгаарлалцсан гэдэг хэлж байгаа. Нэгэнт бид нар мөнхийн амийг авахаар Бурхны хүүхдүүд байхаар аль хэдийнэ ихийн хөвлөд бүрэлдэхээсээ ч өмнө сонгон дуудагдаж өнөөдөр энд сууж байгаа бол юуны төлөө амьдрах вэ гэж. Нүглүүд рүүгээ буцах биш, харин зөвхт байдлуудыг харуулж ертөнцид, дэлхийд гэрэл давс болж амьдрахаар дуудагдсан хүмүүс гэдгийг ухамсарлаж амьдрах нь маш чухал гэдгийг энд хэлж өгч байгаа. Бас нэг асуулт байгаа тийм. Хэдийгээр бид нар Бурхны хүүхдүүд болон дуудагдсан боловч нүгэлт үйлдэх нь заримдаа биднээс салж өгдөг. Их бага хэмжээнд аль нэг талаар байж лээдэг. Ялангуяа үйл итгэгч хүмүүсийн хувьд, зарим хүмүүсийн хувьд ч заяа, бүх хүмүүсийн хувьд биш. Зарим хүмүүсийн хувьд нүгэл үйлдэхийг маш их яаж хийдэг вэ гэхээр хүсэж хийдэг гэж. Одоо энийг сонсонгоо жоохон сонир сонсогч юм байна. Яг нүглийг хүсэж хийдэг ямар хүн байсан юм бэ гэж. Паулийн тайлбарын дагуу бид нэр ухаж үзэх юм бол хүмүүс заримдаа нүглүүдийг үнэхээр яг хүсэж хийсэн байдаг. Хүмүүс яагаад завхаардаг юм? Яагаад ёс бусыг үлддэг юм? Яагаад тулгаа хийдэг юм? Тэд нар өөрсдөд нь тэр зүйлсэд нь сайхан мэдрэмжийг өгдөг учраас тэгж хийдэг гэж ойлгодог. Тэгээ нэг юм жишээ өгдөг шүү дээ нөгөө хулгай хийдэг хүмүүсийг цуглуулах жоох ингээ бариад цагдаа нар ингээ мэдүүлэг аваад ингэсэн. Яагаад чи хулгай хийгээд идэв? Чи дандаа л ингээ хулгай хийгээд байх юм гээд. Дахин асуугаад учир шалтгааныг нь тодруулах асуусан чи маань юу гэж хэлсэн. Хулгай хийхгүй бол нойр хүрдэг юм аа гэсэн. Эхэндээ хулгай хийх нь яг зүгээр л өдөр тутмынхаа хэрэгцээг хангахын төлөө байсан те. Дараа нь яг би биетэйг нэг хулгайчдын хоорондоо хэн нь илүү сайн хулгайлах вэ гэл те. Тэгээ сүүлдээ бүр нойр хүрэхгүй тэрийг заавал нэг юм ингэж амар хэцүү юм хийчихэл харсан уу би тэр хүний бүр ингэ бариу джинснээс нь тэрийг авлаа штэ гэдэг ч юм. Тэр мэдрэмж нь өөрөө тэр муу зүйл хийх рүү тэр хүнийг нэлээд амар өдөөж өгдөг гэсэн утгатай. Тэгэхээр заримдаа ч яг ер нь хүн нүгэлд уруу татагдаж орж байгаа бол ихэнхдээ мах бодынхоо тачаалаас уюу хүслээсээ болж байгаа. Сайхан мэдрэмжийг авах гэсэн тэр тэмүүлэлээсээ болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нүгэл юм л байдаг. Би танарт нөгөө сая хамгийн ихэнд уншиж өгсөн тэр Ром номын 5-ын 7 дугаар эшлэлээр юу ч хэлсэн. Биш ээ. Ром номын 7-гийн 5 дугаар эшлэлээр ингэж хэлсэн баг. Эндээс учир нь биднийг махан бодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэл төрөх үр жимсийг ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан гэж хэлж байгаа. Хамгийн энгийнээр энэ юу гэж хэлж байгаа юм гэхээр бидний нүгэлт хүсэл тачаалууд гэж. Хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь биднийг нүгэл үлдэх рүү аваачсан гэж, мөхөл рүү аваачсан гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр яг энэ одоо их хүү биднийг өрхөгддөг мах одын хүсэл тачаал нөгөө нүгэл үлдэх тэмүүлэл одоо юу гэдгийг энэ болгоноос бид нар яаж ангижрах вэ гэж. Дахиад санах хэрэгтэй зүйл үү те. Бид нар юуны төлөө дуудагдсан бэ? Хэний хүүхдүүд болохоор дуудагдсан бэ? Одоо бид нар юуны дотор явж байгаа вэ гэж. Бид нар нүглийн дотор явж байгаа биш харин зөвхт байдлын дотор явж байгаа гэдгээ санаж энэ ертөнцийн уруу татлаг, хавчлаг, дайралт, довтлохоон, өргөтөлт энэ болгоноос зугтаж амьдрах хэрэгтэй болно гэсэн үг. Библийн хэлж байгаа үндсэн зарчмын дагуу бол. Нэг боолчлолтой холбоотой нэг ойлголт байгаа. 1960 онд гарсан Спартак киног мэдэн шүү дээ. Зарим нь бол үзсэн баг, зарим нь бол мэдэхгүй байгаа. Тэгээ энэ кино юуны тухай гардаг гэхээр яг тухайн 1-р зууны үе, 1-2-р зууны Ромын одоо эзэн төрөмгийллийн дотор байсан боолчлолын эсрэг тэмцэж байгаа тэр тэмцлийн тухай гардаг. Тэгээ тэр боолчлолыг эсэргүүцэж тэмцсэн нэг Спартакийн дүрийг одоо Кирк Дуглас гэдэг хүн бүтээсэн байгаа байхгүй тэр кино. Тэгээ яг тэр киноны үйл явдлын нэг хэсэгт нь тэр ингэж хэлсэн. Юу гэж хэлсэн гэхээр үхэл бол боолын мэддэг цорын ганц эрх чөлөө юм а гэж хэлсэн. Тэм учраас боол үүнээс айдаггүй. Боол үхлээс айдаггүй гэж хэлсэн. Боол хүний мэддэг нэг л чухал зүйл юм. Яаж чөлөөлөгдөх вэ? Яаж боолчлолоос ангид байх вэ? Үхлэл эрх чөлөөг болгодог гэж хэлсэн. Тэм учраас үхээс айхгүйгээр тэмцэнэ гэсэн утгатай зүйлийг хэлсэн байгаа. Яг хөө энэ үгийг сонсонгууд Христ сэтгэлийн нэг чухал ойлголттой амар ойрхон сонсогддог. Бид нар нэгэн цагт нүглийн боол байсан. Тэрнээсээ салж чадхааргүй байсан. Тэгээ биднийг юу чөлөөлөх вэ гэвэл үхэл чөлөөлнө гэж. Махбодын үхэл биднийг нүглийн боолчлолоос чөлөөлнө гэдэг ойлголттой ойрхон яг адилхан сонсогддог. Тэгээ бидний одоо яг энийг сонсонгууд ингэж асуудаг зарим хүмүүс юм. Бид нар яг бидний махбодороо үхээгүй юм чинь
Хараахан өгчээг байгаа юм чинь нүгэл дотор амьдрсаар яж болох юм биш үү гэсэн энэ бас нэг юм одоо юу гэх вэ? Нөгөө зарим юудэ хүмүүсийн асуудаг шиг асуултыг асууж болох нь шүү дээ. Гэхдээ харин Библи юу гэж хэлдэг вэ гэхээр та бид бүгдээрээ махбодороо хэдийнэ өгсөн гэж хэлдэг. Яаж өгсөн юм? Бид нар баптизмаар дамжуулаад Есүс Христийн үхэл болон загалмайн амьдлалттай холбогддог гэж хэлсэн. Тэгэхээр бид нар аль хэдийнэ нүглийн төлөөс болох махбодын үхлийг Христээр дамжуулаад загалмайн үхэл болон амьдлалтаар дамжуулаад яасан бах вэ? Авцсан байгаа хүмүүс. Аль хэдийнэ авцсан. Тийм учраас бид нар цаашид нүгэлд боолчлогдож, дарлагдж, хүлэгдэж ерөөсөө амьдарч болохгүй гэсэн санааг Библи маш тодорхойгоор хэлж байгаа. Энэ бол итгэл. Есүс Христэд итгэдэг хүмүүс түүний үхэл амьдлалттай нэгдсэн, баптизмаар дамжуулан нэгдсэн хүмүүс нүглийн хүлээсэнд ор биш харин зөвхт байдлын боол байж амьдардаг гэсэн утгатай. Бид нар 6 дугаар бүлгийн зүгээр л хамгийн ихний ишлэлийг харж болно. 6-гийн 4-дэр тиймд бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэгсдээс амьлуулагдсан адил бид мөн шинэ амийн дотор явах юмаа гэж хэлсэн. Маш тодорхойгоор хэлж байгаа. Амен. Харин дуулууртай хүүхдүүд болсон бид яаж амьдрах юм бэ гэж. Дуулууртай байдал бол бидний хувьд сонголт биш байдаг. Итгэгч хүмүүсийн хувьд шүү. Нэгэнт та Христийг аврагчаа гэж хүлээн зөвшөөрөө, түүнд итгэлээ өгөөд баптизм хүртээд энд сууж байгаа бол дуулууртай байх нь, дуулууртай байхгүйгийн хооронд танд бол сонголт байгаа гэсэн юм ерөөсөө байхгүй. Та зөвхөн дуулууртай амьдрахаар л дуудагдсан. Заримдаа итгэж хүмүүс тэгдэг. Энэ удаа өөрийнхөө амьдарч, өөрийнхөө хийч. Энэ удаа Библийн дагуу хийч. Ахлагч пастрынхаа хэлсний дагуу явчих гэж. Тийм ерөөсөө байхгүй. Та Христийн хүүхэд, Христийн зөвхт байдлын боол болсон бол хэдийнэ дуулууртай байх ганцхан сонголттой гэсэн. Манай охин заримдаа тэгдэг байхгүй. Аава надад сонголт байгаа штэ гэж. Ямар сонголт вэ гэхээр ганцхан сонголт байгаа гэх. Уг нь сонголт чи 2-ын тухай ярьж байгаа штэ. Яг тэрнтэй адилханаар бид нэр ганцхан сонголттой, дуулууртай амьдрах ганцхан сонголттой байх төс. Тэм учраас эзэнд дуулууртай амьдрахын төлөө бид нар яах вэ? Зориулалт, золиос Еврей номын хэлж байгаагийн дагуу бол цус урсан хүртэл тэмцэх хэрэгтэй гэсэн утгыг бодож явах хэрэгтэй гэсэн утгатай. Дуулууртай амьдралыг бид нар өдөр тутмын хөвшил, зуршил болгох хэрэгтэй гэж. Тэгээд нэг гэрэлт нэвтрүүлгийг та нар зарим нь мэдэх байх те. Тэн дээр нэг пастор ярилцлага өгчээсэн л да. Тэгээд яг нөгөө сэтгүүлч нь тэр пастраас асуусан. Сайн аав байхын тулд та ер нь юу хийдэм бэ гэж асуусан. Ингээд сонсоод байсан чи тааш нэлээд сайн аав юм шиг байна гэж. Ингээд гэр бүлийнхээ амьдралаас ярьж байгаа байхгүй юу? Ингээд ийм тийм. Тааш нэлээд сайн аав юм шиг байна. Та сайн аав байхын тулд ер нь бол одоо юу хийдэг вэ гэсэн чи бүх юмыг л хийж энэ одоо өстой. Тэгээд тэр нь таны хувьд их амархан юм шиг сонсогдоод байгаа гэж. Үгүй шүү дээ. Амар хэцүү гэж. Маш хэцүү байдаг. Өглөө эрт босно, 6 цагт босно, 5 цагт босно, хүүхдүүдэд хувцлан, цэцэрлэг түргэн, сургуульд хөргөж өгөн те. Өдрийн цайгаараа хүүхдүүдэд асуун лавлан тэгээд таны жилдээ цаг зав зарцуулна гэдэг ч юм уу. Тэр хүний сайн аав байх стандарттай өөрийгөө харьцуулахаар би жоохон доош яваад байгаа байхгүй юу өөрийгөө харах. Тэр хүн бол нэлээд сайн баг. Тэгээд сайн аав байна гэдэгт зүгээр бодоход л маш их зориулалт, золиос байдаг. Заримдаа хүүхдүүд энийг мэддэггүй шүү дээ, тийм. Аав ээж нь ямар их цаг зав зарцуулж чинь, ямар их зориулалт гаргаж чинь, орой ирээд те зурагтаа удирдлага бариа киногоо үзэх хэрэгтэй байтал хүүхдүүдийн хичээл даалгаврыг бэлдүүлнэ. Бүх юмны зориулалт байдаг гэж тэр хүн хэлж байгаа. Христ итгэгч хүний хувьд итгэлийн амьдралаар амьдрна гэдэг бол энэ сайн аав байхаас илүү хариуцлагыг нэгтгэх талаар. Аливаа зүйлд цаг нартаа хандахыг, зориулттай байхыг, заавал заавал, үгүй бол үгүй байхыг те. Окей гэсэн бол яг л байх ёстой газараа байх ёстой. Хариуцлагыг шаарддаг. Яаж сайн итгэгч байх вэ гэдэг тухай бодох юм бол бид нар зүгээр л өдөр тутмын амьдралынхаа цагийн хуваар зохион байгуулалтуудыг бодож болно бид нар. Бид нар нэг талаасаа дуулууртай байхаар дуудагдсан хүүхдүүд. Тэм учраас Христэд итгэгч хүмүүс яаж амьдрах вэ гэдэг тэр хэв маягт өөрсдийгөө тааруулах хэрэгтэй болдог. Зүтгэлтэй байх хэрэгтэй болдог. Хамгийн энгийн жишээ бид нар цуглаана цагтаа эхлэхээс эхлүүлж байгаа шүү дээ. Хамгийн энгийн тий. Эсийн бүлэгтээ цагтаа очих, цагтаа дуусгахаас эхлүүлж байгаа. Өглөө босоод залбирч сурах хэрэгтэй болж байгаа. Яг тэгэхээр яг энэ Христэд итгэгч хүний амьдралд байгаа энэ деталь зүйлсүүд, энэ жижиг чимэглүү юмнууд багш залбирах,
Библи унших, цуглаандаа цагтаа эхлэх, эсийн бүлэгтээ хамрагдах, нэгнийхээ төлөө залбирж өгөх. Одоо юу гэдгийг? Гэх мэт энэ зүйлсүүдийг бид нар хийхин тулд нэлээд зориулт хэрэгтэй болдог. Эдгээр нь нэг талаараа бидний хувьд шин зүйл учраас тэр. Бид нар тэгдэг шүү дээ. Нэг шин ингээд нэг спортоор хичээллэхээр ингээд гар хөл ивэлж өгдөг болдог уу те. Яг үнтэй адилхан байдаг нэг талаараа. Ягаад гэвэл бид нар өмнө нь нүгэлт дэлхийн хэв маяг дотор яг тааруулан амьдраа сурцсан байсан учраас тэр. Нүгэлт дэлхийн нөхцлүүдэд таарад амьдраа сурцсан учраас тэр. Тэгээд сурцсан байгаа юм а Христ итгэж болгож өөрчлөе гэхлээр хэцүү юм гарч ирнэ ойлгомжтой. Зүгээр тогтмол залбиралтай байх ч л хэцүү санагдаж эхэлдэг. Библи уншаад чимээгүй цагаа хийх л хэцүү санагдаж эхэлдэг. Эсийн бүлэгтээ ирээл суугаад буцаагаар бас л хэцүү санагддаг. Тэр итгэл зөв цуглаан суугаа гарах нь ч хэцүү санагдаж зарим хүмүүс юм. Тэгэхээр бид нар энэ хэцүү юм шиг боловч чухал Христч хүнд байх хэвээр энэ чухал зүйлсүүдийг сурах хэрэгтэй болж байгаа. Сур бас дахин сур гэж байгаа шүү дээ. Сурах хэрэгтэй бид нар. Бас нэрээс нь дагалдуулж байгаа хүмүүстээ бас сургах хэрэгтэй болж байгаа нэг талаа. Тийм учраас Паул Ром 6-гийн 15-аас 10 хойш хэлэхдээ хэлсэн. Та нарын махан бод сул дороотол би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус ёс бусын боол болгон өргөсөнчлэн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зөвхт байдлын боол болгож өрг гэж хэлж байгаа. Тухайн үеийн боолын ойлголт бол хэний төлөө хүнд боолоор орсон байна. Тэр хүнийхээ төлөө бүх зүрх сэтгэл, бүх оюун бодол, бүх амьдралын цаг нар, бүх хариуцлага үгээд бүх зүйлсийг зориулдаг гэсэн. Болтой холбоотой ойлголтын тухай ярих юм. Тийм учраас яг тэр замаар бид нэр Христийн төлөө, Бурхны төлөө зөвхт амьдрч сурах хэрэгтэй байна гэж хэлж байгаа. Тэгээ хамгийн сүүлд хэлж байгаа тийм 23 дахь эшлэл тэр. Учир нь нүглийн хөлс нь үхэл харин Бурхны бэлэг бол бидний эзэн Есүс Христ доторх мөнх ам юм а гэж. Тэгээ биднийд бол хараа зориг өгөгдсөн. Тэр юу гэвэл эзэн Бурхантай буюу төгс ариун Бурхантай, төгс ариун сүнстэй, төгс ариун Христтэй уулзахаар сонгогдсон айл эдийнээс. Бидний амьдралын очих ёстой цэг бол тэр баг. Эзэнтэй уулзах өдрийг хүртэл. Тэгэхээр нэгэнд тэний төлөө аль хэдийнээсээ бүр ихэн хөвлөд бүрлдэхээс өмнө дуудагдсан юм чинь бидний амьдралын хий маяг өдөр хоногуд бүгдээрээ дуулууртай хүүхдүүд байх ёстой болж байгаа. Өөр загтал дээр юу гэж хэлсэн гэхээр та нар дуулууртай хүүхдүүд байдал үйл дээр амьдраарай гэж хэлж байгаа. Юу гэсэн үг гэхээр дуулууртай байдал бол Христийн буюу Бурхны өөрийнх нь мөн чанар. Тэгэхээр дуулууртай байдлын хүүхдүүд нь учраас та нар бас дуулууртай байх хэрэгтэй гэж ятгсан баг. Тийм учраас хамтдаа эзнийг гэрчилдэг, Иесус Христийг сайнаар хилүүлдэг, тэ? Нүглүүдээс ангид зөвхт байдлын төлөө зүтгэлтэй, тэгээд түүнийгээ бас бусдад гэрэл давс болгон харуулах тийм одоо чадамжтай хүмүүс болж итгэлээр өсцгөөё гэж та бүгдийг бас урамшуул ятгахмаар байна. Амен. Тэгээд хамтдаа эзний өмнө очиж залбирцгаая. Хайртай эзэн бурхан минь, та биднийг нүгэлт байдлуудын хүлээсэн дор байхад Христ Есүсийн үхэл болон амьдлалтаар дамжуулаад аварсан учраас Есүс Христийн тухай сайн мэдээг бидэнд та бас мэдүүлж, тэгээд таны үг сургаалын сайн мэдээний үгэнд бүх зүрх сэтгэлээсээ бас яг дуулууртай хандах замаар өөрчлөгдөх, шинжлэгдэх, Христтэй адил болж өөрчлөгдөх өсөх боломжийг та бидэнд өгсөн учраас талархаж байна. Эзэн бурхан, тэгээд тантай уулзах өдрийг хүртэл та биднийг итгэмжит байдал дотор хөтлөн дагуулаач, хариуцлагатай байдал дотор та сахилгажуулаач. Эзэн ариун сүнсний ятгалгаар та биднийг хөтлөж, хөглөж өгөөч гэж танаас гуйж байна. Тэгээд бид нар таны нэрийг ертөнцид болоод эргэн тойрныхаа хүмүүст гэрчилмээр байна эзэн. Сайнаар гэрчилмээр байна. Сайнаар харуулмаар байна эзэн. Нүглийг үлддэг гэвч харин нүглээс зугтдаг зөвхт хүмүүс гэж таныг алдаршуулмаар байна эзэн бурхан. Энэ болгоныг танд өргөж, өөрсдийгөө танд өргөж бидний эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.